Алагтай адуу шиг хинтийн өндөр уулс тарлантаж, нар ээсэн билээр нь малын жим зурайж үзэгдэнэ. Цаг наашилж уриншаад ирэхээр цаанаа л нэг ирүү. Жалга судаг зам харгуугаар цасны ус тунаж навшал хийн. Уйлрал солигдохтой зэрэгцэн ажил үйлээс ундарч нааш цааш холхих хүн малын хөдөлгөөн нүүдэл суудвал эхэлнэ. Онон балжийн хөвөө хаяаг даган эртнээс нутаглаж аж төрж дадсан зон олны төвлөн сууж буй Хинтээ аймгийн дадал суманд аяны дөрөө мулталж эргэх 4 цаг нэвтрүүлгийн бэлтгэхээр саатаж байгаа нь энэ билээ. Дадал сумын нутагт эрт идүүгээгийн түүхийн дурсгалт газрууд 7. Сумын төв өвөртөн төвхөнсөн модод уулыг тугийн овоо буюу Баян овоо хэмээн нэрлэх бөгөөд эзэн Чингис хаан цэргийн хар сүлдээн энэхүү овоонд тахидаг байсан гэдэг. Баян овооноос хойш хараа бэлчээвэл балжийн голын үцгэлэнд тохой хөхрөн дуниартаж дуунд мөнхөрсөн алдарт марааны тал цэлийн цэнхэртнэ. Ийхүү түүх соёлын хосгүй өвийг агуулсан энэ нутагт онцлох зүйлч цөөнгүй. Нэвтрүүлгийнхээ эхэнд нүүдэлчдийн ахуй амьдралын онцлог зам заншил, Чингис хааны түүхэн замнал, баримт дурсгалуудыг хадгалсан Дадал сумын түүх дурсгалын музейгээр зочлоо. Манай Дадал сумын орон нутаг судлах музей болон Тэмүүжний баг нас музей нь Хинтээ аймагт томоохон байгууламж бүхий музейнууд байгаа. За ингээд орон нутаг судлах музейн хувьд болохоор хамгийн эртний олдуур гэх юм бол Арслан зааны Чулууцаас ахуулаад за хөдөлмөр нэгдэл буюу социализмын үеийн одоо үйлдвэрлэл хөгжсөн одоо хөдөө аж ахуй хөгжсөн байх үеийн үзмрүүдээс ахуулаад түүхэн цаг хугацаанд хамаарах үзмрүүд байгаа. Хичнээн бүлгээр ер нь сэтгвчилсэн байна. За манай орон нутаг судлах музей болохоор 6 танхим бүхий тус бүр өөр өөрсдийн онцлогийг хадгалсан. За тийм үзмрүүд эсгүүдтэй байгаа. За мөн 13 дугаар зууны үед хамаарах Тэмүүжний баг нас музей зөвхөн 13 дугаар зууны үеийн буюу их Монгол улсын байлдан дагуулын үеийн үзмрүүд байгаа. За манай сумын ихэнх үзмрүүд нь болохоор Дадал нутгаас өмнө холдсон. За Чулуун зүсгийн үеэс ахуулаад орчин цагийн одоо сумын иргэд маань өөрсдөө хандуулсан за 90 сурвалжилж олж авсан гэх мэт үзмрүүдийг багтаасан байна. Сүүлийн үед болохоор манай дотоодын аялал жуулчлал болон гадаадын аялал жуулчлал нэмэгдэж байгаа. Одоо орон нутаг маань болохоор Хинтээ аймгийн аяллаа бүс нутаг болж байгаа учраас за жилдээ бол манай суманд нийтдээ 10,000 болон түүнээс дээш хэмжээний зуулчд бол ирж байгаа. Энэ музей дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татах гол төв болж байгаа ч цаашид түүх соёлын ховор өвийг хадгалж хамгаалахад музейн мэргэжилтэн сан хөмрөгч, сэргээн засварлагч дутмаг байгаа нь энэ үнэт өвийг хэрхэн хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээхүү гэсэн томоохон сорилтыг дагуулж байна. Гэсэн хэдий ч Дадал сумын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын үр дүн, иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа нь сайшаалтай. Үүний нэг жишээ нь иргэд чөлөөт цагаан зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлсэн спорт цогцлбор юм. Манай спорт цогцлбор нь 2022 оны 11 сарын 1-нд ашиглалтанд орсон. Тэгээ манай спорт зал нь А зал, Б зал, усанд орох дүүштэй. Тэгээ дээрээ болохоор фитнес, теннис, жудо, чөлөөтийн бүхий барилдааны талбайтай. Тэгээ доороо болохоор хоолны галтгоотой. Тэгээ доороо болохоор бадминтон, сакс, волейбол, модон барилдаан, хахамдын софт волейбол гэх олон төрлийн секс дугуулангууд явагдаж байгаа. Энэ спорт цогцлбортой болсноор ер нь залуучуудад хүмүүст иргэдэд ямар боломжийг бий болгож өгч байна. Ер нь хэдийн насныхан илүү төлхөө спортоор хичээлж хамрагдаж байна. Залуучууд их орны нийтээр нь ахмадууд их тоглолт юм да. Манай сумын ахмадууд софт волейбол их тоглолтгий. Ямар спортын төрлүүд илүү хөгжиж байна. За энэ спортын төрлүүдээр бас тэмцээн уралдаанд ороод шагналт байр эзэлсэн тохиолдол байгаа юу? Волейбол ер нь их хөгжсөн лөө. Волейболоор ер нь бол тэгээ манай сумын соёл эрдэнэ гээд багш маань хүүхдүүд бол улс аймаг бүс зөндөө тэмцээнд орж шагнал байранд хүрчээ. Тэгээ араас нь хөгжиж байгаа спортууд байгаа. Энэ олон дугуйлын секцүүдийг хичээллүүлэхэд багшийн хүрэлцээ ерөнхийд байд юм бэ? Одоо 3 ажилтнтай гэж байна шүү дээ, тийм ээ.
Хүмүүс зүгээр чөлөө цагаараа орж иж байна. Альсвал цаг өгөөд яг өөрөх өстөхийн сонирхсан спортоор хичээлүүлж байна. Тэгээ волейбол, сакс бүх тэгээд модон барилдаа ингээд дотроо бүгд тусдаа цагтай. Тэгээ тэр цаг дээр л хүүхдүүд орж иж хичээлнэ. Багш нарын хувьд бол жоохон хангалт бол жоохон тиймэрхүү байгаа. Хоёр хөлөө болохоор арай хүрэлцээ муутай. Сургуулийн багш нар арай ирж ордог юм аа. Тэгээ хүүхдүүдэд авчираад дасгалжуулаад тус нэмэр болоод тэгээд явж байгаа. Асуудал хаанч бий. Гэхдээ саараас илүү сайныг олж харах нь чухал. Учир нь орон нутагт тэр бүр байдаггүй нарийн мэргэжлийн эмч дадал сумд ажиллаж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойроос цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлж байна. Би 2016 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг нүүр ам судлалын их эмч мэргэжлэр төгссөн. Төгсөөд Улаанбаатар хотод болохоор 2023 он хүртэл ажиллаж өндгридний амралтаа авсан байжгаад 23 онд хүүхдээ одоо цэцэрлэгт төгсөн чинь маш их өвчлөөд Улаанбаатарын нөхцөл байдал хэцүү шүү дээ. Тэгээ өвчлөл их байсан учраас орон нутагтаа ирж ажиллая гэж одоо дотроо гэр бүлийнхэнтэйгээ зөвлөсний үндсэн дээр эрүүл мэндийн төвийн дараасаа дадал суманд ирж ажиллаж амьдрал боломжтой юу, ажлын байр нь бэлэн үү гэсэн чинь боломжтой, бид нар нээлттэй хүлээж авах боломжтой гэж хэлснээс үүдээд 2023 оны 2 сарын 1-ээс одоо хүртэл 3 тасралтгүй 3 жил ажиллаж байна. Анх ирэхэд болохоор нөгөө шүдний эмч байхгүй, хүмүүс маань мэдээлэл дутуугаас болоод бас жоохон хүндрэлтэй байдгүйсэн. Одоо бол хүмүүс маань яг цаг аваад цагтаа ирээд үйлчлэгээ одоо өдөрт бол нэг 15-аас 20 хүнд бол тасралтгүй насанд хүрэгчд болон хүүхдүүдэд одоо үзлэг үйлчлэгээ явуулж ажиллаж байгаа. Суманд бол ажиллахад жоохон хүндрэлтэй юм гэвэл нөгөө хүмүүс маань жоохон мэдээлэл дутуу учраас сувгийн эмчилгээ хийлээ гэхээр жоохон ойлгохгүй байх ч юм уу те. Түлхүү одоо шүдэ ахуулъя, маш их өвдөж байна, шүдийг маань аваад өгөөч гэдэг. Одоо би шүдний эмч суманд ажиллаж байгаагийн нэг давуу тал нь би тэр хүний шүдийг насан туршид нь авч үлдэхийн тулд айл болох сувгийн эмчилгээ хийх, шүдийг айл болох авахгүй, урьдчилан сэргийлж амны хүндийг нь эрүүл мэндэд нь анхаарахыг төлхөө зорж ажиллаж байгаа. Одоогоор бол дадал сумын ард иргэдээс гадна Нойруулан сум болон Баян адрах сумын бас тодорхой хэмжээний ард иргэд ирж үйлчилгээ авч байгаа. Ерөнхийдөө бол цоорл маш их байгаа. Бас мөн тулгуур эдийн өвчлөл их байгаа. Би болохоор сумандаа сувгийн эмчилгээ болон цоорлын эмчилгээ шүд авах ийм эмчилгээ үйлчлэгийг явуулж байгаа. Одоогоор бол химийн хөтөлбөр хараахан хийхгүй байгаа. Тоногт хөрөмжийн хүрэлцээ ер нь маш хангалттай. Үйл ажиллагаа явуулахад саад болоод одоо тэр дутуу энэ тоногт хөрөмж дутуу байна гэх юм байхгүй. Бүх үйлчлэгийг явуулахад боломжтой. Хүмүүсийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх тал дээр одоо улирал тутамдаа сургууль цэцэрлэгээр яваад урьдчилан сэргийлэх үзлэг хийхээ хажуугаар мөн шүд угаах дадлыг хөвшүүлэхээр одоо 26 оны зорилготой болохоор сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийг шүд угаах цагтай орчинг бүрдүүлж ажиллах зорилттой ажиллаж байгаа. Тий амны үндийн ариун цэврээ одоос маш сайн хамгаалаад явчих юм бол цаашлаад шүдний өвчлөл бас харьцангуй багасна. Гэхдээ шүдний өвчлөл ганц нөгөө амны хүндийн арчилгаанаас гадна нийтж ууж байгаа хоол хүнсний хэрэглэнээс бас шалтгаалж болохоор тэр тал дээр бас хүүхдүүдэд айл болгох чихэрцэглэг зүйлээс татгалзаачээ. Хоолыг нь одоо амин дэмтэй шинэ тэжээлтэй хоолыг төлхөө хэрэглүүлээч гэх одоо мэдээлэл сурчлаа түгээн ажиллаж байгаа. Сумын дэд бүтэц амьдрах орчин ийхүү сайжирснаар хан хинтигийн түшин аж төрөх залуус олширхын зэрэгцээ. Өөр аймаг сумдаас шилжин суурших иргэдийн тооч жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэдний төлөөлөл бол өөрийн төрлөх нутгаан бус дадал сумыг зорин ирж ажиллаж байгаа энэ залуу багш юм. Анх ер нь ягаад дадал сумыг сонгож ажиллах болсон юм бэ? Анх ирэхэд таны төсөөлөл бодит байдал хоёрын оронд хэрэг зөрүү байв. Анх ерөнхийдөө ингээд сумдуудад ажиллана гэдэг нэг CV-гээл хийсэн байж байгаа. Тэгээ ингээд холбогдсон сумдуудаа ингээд судалж агаад тэгээд хамгийн гоё байгальтай энэ дадал байсан.
Тэгээд ерөнхийдөө шууд дадал явъя гэж шийдээд ирсэн би. Та бол өөрөө Сүхбаатар аймгийн Харьяат за Монгол улсын боловсролын их сургуулийн багшийн мэргэжлэр төгссөн юм биш үү? Тий. Анх ирээд ажиллахад ер нь ямар орчин хүлээж авав? Хөдөө орон нутагт одоо яг багшлаад эхлэхэд ямар ялгаа, ямар онцлог анзаарав? 8 сарын 29-нд ирэхэд ингээ гадаа яг ингээ нэг сургуулийн засварын ажил дуусаагүйсэн. Тэгээд шууд ингээ гадаа ингээ захиралтайгаа танилцаа, дараа нь менежертэйгээ танилцаад тэг ингээ ерөнхийдөө ингээ шууд ирээд гадаа ингээ угтаж аваад танилцж исэн. Ерөнхийдөө нөө мэргэжлэрийн анхны жилдээ ажиллаж байгаа. Тэгээд хотод өмнө нь бол нөгөө зөвхөн дадлал хийжсэн сургуулиуд дээр тэгээд ер нь бол нэг хөдөө хотын ялгаа байхгүй. Ер нь бол энд сумын хүүхдүүд ч гэсэн соёлтой, ер нь бол боловсон багш нарыгаа хүндэлдэг, найз нөхдийн үед ч гэсэн би бинийгаа хүндэлж харьцдаг хүмүүжлэлтэй хүүхдүүд нь ер нь. Багшилж байгаа хүний хувьд, залуу хүний хувьд одоо жишээлбэл хөдөө орон нутгийн боловсролын салбарт ер нь тулгамдж байгаа бэрхшээл юу байна гэж харж байна. Сургалтын чанар, багш нарын хүрэлцээ гэдэг. Ер нь сүүлийн үедэд гайгүй болсон баха. Гэхдээ хөдөө орон нутагт зарим талаараа мэргэжлийн багш нар тутмаг юм шиг санагдсан. Ялангуяа нөгөө гадаад хэлний багш нар гэх юм уу? Жишээлбэл та өөрөө яг их хэлний монгол хэлний багш байж тээ тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдтэй ер нь ямар арга барилаар ажиллаж байгаа багш болгоны онцлог арга барил өөр шүү дээ. Найз шиг юм шиг л харьцахыг хичээдэг гэх юм уу? Нэг тэгж загнаж зандраад авахгүй буруу юм ивэл тэрийн зөвөр зааж тасаж өгөөд. Хүн ам төвлөрөхийн хэрээр хүүхдийн сурч хөгжих орчныг зөвхөн сургалтаар хязгаарлах бус сэтгэл зүйн дэмжлэгтэй уялдуулах шаардлага гарч байна. Гэвч одоогийн байдлаар сумын сургуулиудад дунджаар 500-аас 600 хүүхдэд нэг, харин хотын сургуулиудад ойролцоогоор 3,000 хүүхдэд нэг сэтгэл зүйч оногдож байгаа гэсэн судалгаа бий. Энэ нь хөдөө орон нутгийн сургуулиудад сэтгэл зүйчийн хүртээмж хангалтгүй байгааг харуулж байгаа юм. Ийм нөхцөлд Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэгийг тогтмол авч байгаа нь онцлог жишээ болж байна. За та бол одоо сэтгэл зүйчээр ажиллаж байна. Танай сургууль ер нь хичнээн хүүхдүүдэд одоо сэтгэл зүйн боловсрол олгож байна. За манай сургууль ерөнхийдөө 1-ээс 12 дугаар анги хичээлдэг. За манай сургууль 600 гаруй хүүхэдтэй. За би болохоор одоо энэ 9 сараас 2025 оны жилээс эхлээд Дадал сумынхаа сургуулийн сэтгэл зүйчийг хийгээ явж байгаа. За энэ хугацаанд болохоор ганцаарчилсан зөвлөгөөг болохоор за нэг давтамжийн хувьд болохоор 50 гаруй. За тэгээ бүлгийн зөвлөгөөгөө болохоор завсар зайгаа харж гаад орж явж байгаа. За ингээд бол давхарцсан тоогоор бас 200 гаруй хүүхдүүд бүлгийн зөвлөгөөгөө өгөө явж байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа сурагчдад хүүхдүүдэд ер нь ямар асуудал байна? Аслагдсан сум, за манай сумын онцлог болохоор нөгөө нэг мал аж ахуй гэж байгаа. За энэ дээр нөгөө эцэг эхчүүд маань нөгөө мал аж ахуйдаа илүү анхаарал хандуулдаг ч юм уу те. Тэрэндээ илүү одоо цаг хугацааг зарцуулдаг. Хүүхдийн боловсрол дээр болохоор төдийлөн их цаг хугацааг зарцуулж чаддаггүй байх тохиолдол их байдаг. За энэ дээр болохоор нөгөө хүүхдүүд ярилцах хэрэгцээ гэж байдаг. Ээж авдаа илэрхийлэх хэрэгтэй байдаг. Найз нөхдөдөө ойлголцох, ингээ харилцах хэрэгцээнүүд дээр болохоор илүү асуудал гардаг. За тэгэхээр хүүхдийн нөгөө ярилцах хэрэгцээн дээр л их сэтгэл зүйн зөвлөгөө тулгуурладаг гэж би харж байгаа. Мэдээж насныхын онцлог тохируулж сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Хэдийн насныхын ер нь сэтгэл зүйн зөвлөгөө хамрагдаж байна. Тэглгүй яг нөгөө наснаас мэдээж угаасаа сэтгэл зүйн асуудлууд гарч ирдэг штэ. Тэгэхээр 1-ээс 5 дугаар ангиул харьцангуй гайгүй ээж автайгаа ойролцоо дотн байдаг. Илүү нөгөө ээж автайгаа цаг хугацаа өнгөрүүлж харилцаж чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг. Тэгээд ирэхлээр 6-аас дээшээ буюу одоо яг өсвөр нас эхлэх үед харьцангуй ер нь ингээ сэтгэл зүйдээ илүү анхаарч эхэлдэг. Яагаад байгаагаа ойлгохоо мэдхээ болдог ч юм уу те. Юу хийх, яах илээ. За би цаашдаа яаж хөгжиж болох уу? Илүү яаж сайн байх уу? Энэ асуудлыг яаж шийдвэрлэх үү гэдэг үндсэн дээрээс надтай ажилдаг гэж ойлгож байна. Өсвөр насныхын дунд ер нь үеийнгийн дээрлэлт хэрэг байдаг юм би хөдөө орон нутагт. Анхны жилдээ ажиллаж байгаа. Дээрээс нөгөө Улаанбаатар хотод те төв суурин газар нэгтршил ихтэй газар ажиллаж үзээгүй болохоор би хөдөө орон нутагт бол бага гэж хэлж чадахгүй. Гэхдээ миний хэмжээнд бол байхгүй гэж бас хэлэхгүй. Бага зэрэг хэмжээний байгаа. Гэхдээ хурцдмал биш гэж би бол боддгоо. Дээрлэлт одоо яг юунаас шалтгаалж байна? Жишээлбэл одоо таны хамгийн сайн санаж байгаа нэг бодит кейс бас бидэнд хэлж өгөөч. Нөгөө цуу яриа гэж байдаг штэ тий. Одоо нийгэмд сошиал гэдэг юм маш их хөгжөөд байна. Сошиалтай холбоотой бас тиймэрхүү асуудлууд байдаг. Одоо
хин нэгний дургуг хүргэсэн ч юм уу те хин нэгэн буруу ойлгосон ч юм уу тийм зүйл дээр ингээд сошиал дээр хин нэгнийг баримтгүй мэдээлэлээр цацдаг тийм асуудал байгаа. Тэрэн дээрээс болоод нөгөө нэг цахим дээрлэгэлтэнд илүү өртөөд байгаа, ажиглагдаад байгаа. Одоо тэр хүүхдүүдэд жишээлбэл ямар зөвлөгөө өгдөг юм, ямар сургалт явуулдаг юм? За манай одоо хамгийн ойрын кейс болохоор нөгөө нэг бүлэг хүүхдүүд ингээ нэг бичлэгэнд хамруулсан. За тэгэхээр нөгөө тэр бүлэгт ингээ хамаарагц байгаа бүх хүүхдүүдээ ингээд хамруулад бүлгийн зөвлөгөөнд оруулад за энэ бол ингээд баримт нотлогоо байхгүй. Ганцхан та одоо ингээд тулгараад байгаа асуудал биш. За энэний ард багш нь байна, ангийнхан багш нь гэр бүл нь байна. Чамайг бүгдээрээ маш сайн ойлгож байгаа. Тийм учраас хамтдаа таван туулна. Ингээ хамт байх мэдрэмжийг илүү өгч ажилтдаг. Ийхүү орон нутагт сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэгийг тогтмол хүргэж байгаа нь хүүхэд бүрийн сэтгэл зүйн онцлог, тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, зөв чиглүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Балжийн голын хөвөө дагуух бургас улиаснууд нахиа намаагаан задлан сэрсэр салхины хагалбарт мөчрөө наадуулан тохиолдсон. Эргийн бургас онгомл өнгөөн гээж нахиа задлан найхахтан шар усны өнгөн дээр сүүдрэн дүрслэн ганхах нь уран зураг мэт. Харахад ийм үсгэлэнтэй ч голыг гатлахад бэрхшээл бий. 8 жил мал малж байна. Тэгээд анх нэг төшөө төхөртэй гарсан. Одоо нэг 100 төшөө төхөртэй байж байна. Хавар одоо ингээд 4 сар байна. Тэгээд одоо гიშ дуустал одоо бараг 6 сар хүртэл 2 сар хүртэл бараг хаагдсан шүү дээ. Одоо тэгээд машина годынхоо хойноор нь тэгээд одоо явг нөчгөн гарч иж тэгээд ажил амжуулдаг тийм болтой. Тэгээд намар бас мөн төдий хугацаанд 10 сараас эхлээд 12 сар хүртэл бас ингэж хаагд. Тэгээд цуны цагт хурваараа их орохтой энэ ус үерлээд год үерлээд годоо гарч яг первазтай шишин перваз явахаа байдэн тэрнээс гадна перваз руу очдөг наа талын тийм татвар жижиг шалаанууд нь усаар дөрчгтэй тэргээрээ гарч чадахгүй. Тэгээд ерөнхийдөө жил 12 сард бол нэг 5 сарын усанд одоо хаагдсан байдалтай тэгээд энэ хооронд нь одоо өвчин зовлон тохиолдвол яг энд 80-аад өрх байдаг гэж сонссон шиг санаад байна. Юу манай агас хэрэг хатал. Тэгтээ 80-аад өрх нэгээл дундчаар 4 хүн ам бүлтэй гэж бодоход 320 хүний амь амьдрал одоо шууд голтой хамааралтай тийм бэрхшээл байна. Мал аж ахуйн салбарын үндэс нь бэлчээр, мал, малчин 3. Малчид өдөр шөнө цаг наргүй ажилдаг. Өдөртөө нэг ажлыг дахин давтан хийгээд байгаа мэт харагдах боловч энэ салбарыг тэдл нуруундаа үрчвэ. Тиймээс малчдад тулгамдж байгаа асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй. Их хотын чимээ шуугаан хөл хөдөлгөөнөөс алс зайдуу хэдийж энэ нутагт тэв дэлхийг эрхшээж явсан өвгдийн голомт бүтнээрээ үлдэжээ. 100 эргэлтэд урсгалан татраагүй онон балжийн гол эргэн халин мэлтэлзэж байна. Сайны хажуугаар саар нэг юм гэх нэгэн байхад сэтгэл уужуу байхад бүтэхгүй зүйлгэж хаана байх вэ гэсэн өөдрөг бодолтой нэгэнч бий. Монгол хүн амны бэлгээрэн гэдэгтэй. Биллэн олчхул болон доо химэн ерөөлийн үгсэнд дайсаар үлдэх дадал нутгийн зон олны түүх ахуй амьдралын давтагдашгүй соёл эрж яваа цагийн өнгө шиг угтах он цагуудад тод мөрөн үлдээсээр байх үзье. Энэ мэт бодлын ганцгаан дүүргэж аяны богцон аривжуулсаар түүх домгийн өлгийн нутгаас аяны жолоо тадлаа. Эргэх дөрвөн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Хинтээ аймгийн Дадал сумаас бэлтгэн үзэгчид та бүхэндээ хүргэлээ.